Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, төрийн өмчит хувьцаат компани, технологийн хэрэгцээний усны шугам, өнөөгийн байдал. Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, төрийн өмчит хувьцаат компани техникийн усны шугам нь 1996-аас 2002 онд угсрагдаж дууссан. 22 жил тасралтгүй ашиглагдаж байна. 2019 оноос хойш тус шугамд цооролт үүсч, гэмтэл устгах, усны алдагдал арилгах зорилгоор Эрдэнэт үйлдвэр төрийн өмчийн үйлдвэрийн газрын энерги цэхэд албан бичгээр хандаж өдөрт 10 цаг орчим таслалт хийдэг юм. Таслалт хийх хугацаанд Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, төрийн өмчит хувьцаат компани нь усны нөөц бааканд хуримтлуулсан усаар ус хангамжийн системийг тасалдуулахгүй ажилдаг. Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, төрийн өмчит хувьцаат компани усны нөөц баак нь 72 цаг усаар хангах хүчин чадалтай бөгөөд өргөтгөл хийгдснээс хойш өдөрт хэрэглэгдэх усны зарцуулалт нэг дахин нэмэгдэж 7200 тоннд хүрсэн. Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, төрийн өмчит хувьцаат компани техникийн усны шугам гэмтэл гарсан үед усны нөөц баакаар 36 цаг хангах боломжтой бөгөөд үүнээс удаан хугацаагаар ажиллах нөхцөл үүсвэл Эрдэнэт хотыг дулаан цахилгаанаар тасралтгүй найдвартай хангах боломжгүй болж Эрдэнэт хот хөлдөх эрсдэл үүснэ. Диспетчерийн үндэсний төв төрийн өмчийн хязгаарлагдмал хариуцлагатай компани 2024 оны төлөвлөгөөт хяналтын шалгалтын хүрээнд тоногдох хөрөмжийн ашиглалтын эрсдлийн үнэлгээ их эрсдэлтэй дүгнэгдэж, цаашид эрсдлийг бууруулах шаардлагатай гэсэн зөвлөмж ирсэн. Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, төрийн өмчит хувьцаат компани техникийн усны шугамын гэмтлийн бүртгэл 2019 онд техникийн усны худаг номер 14, худагаас зүүн тийш 3 м зайд, 2020 он техникийн усны худаг номер 15, худагаас зүүн тийш 12 м зайд, 2020 он техникийн усны худаг номер 14, худагаас зүүн тийш 4 м зайд, 2021 он техникийн усны худаг номер 21, худагаас баруун тийш 22 м, 8 дугаар цэгийн зүүн талд техникийн усны шугамын гэмтэл тус устгасан байна. Төслийг хэрэгжүүлснээр гарах үр дүн. Эрдэнэт хотыг цахилгаан дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах нөхцөл бүрдэнэ. Цахилгаан дулааны эрчим хүчний түгээлтийн хэмжээ нэмэгдэж, Эрдэнэт хотын өсөн нэмэгдэх хэрэглээг бүрэн хангана. Цахилгаан дулааны эрчим хүчээс олох орлого өсөж, компани ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд сайнаар нөлөөлнө. Эрдэнэт хотын эдийн засгийн хөгжилд эергээр нөлөөлнө. 2025-аас 2045 он хүртэлх хөгжлийн төлөвлөлтөд уялдана.